Сайн байцгаана уу? Бид өнөөдөр ертөнцийн хамгийн элбэг элемент болох ус төрөгчийн тухай ярилцах гэж байна. Ус төрөгч нь ердөө ганцхан протоноос бүрддэг хамгийн их хөнгөн элемент бөгөөд 3 изотоптой. Изотопын тухай ойлгомоор байвал бусад бичлэгүүдийг маань үзээрэй. Хамгийн түгээмэл изотоп нь протиум буюу 1 протон нейтронгүй, тэгээд дейтериум буюу 1 протон 1 нейтронтой, тэгээд тритиум буюу 1 протон 2 нейтронтой гэсэн 3 изотоптой байх нэ. Хэдийн хөнгөн жинтэй ч түүний ач холбогдол нь хөнгөн жингээс хамаагүй хүнд. Учир нь сансар огторгууд дахь ердийн материйн нийт массын ихэнх хэсгийг ус төрөгч бүрдүүлдэг. Ус төрөгч гелитэй нийлээд бараг бүх одод тэр дундаа бидний нарыг үсгэж тасралтгүй энерги ялгаруулж байдаг. Од бол тасралтгүй цөмийн нэгдэх урвал явуулдаг бөмбөлөг юм аа. Амьдралын чухал хэрэгцээ болсон ус буюу H2O нь ус төрөгчийн 2, хүчил төрөгчийн 1 атомоос бүрддэг. Тэгэхээр энэ элементгүйг амьдрал гэж үггүй байх нэ. Өнөөдөр ус төрөгчийн цэвэр өрчим хүчний шийдэл болж байгаа. Ус төрөгчийн төрсний элемент нь хүчил төрөгчтэй урвалд ороход зөвхөн ус болон дулаан ялгаруулж, машин болон бусад төхөөрөмжүүдийг тэжээх төрш болно гэсэн үг ээ. Энэ нь агаарт нүрс хүчлийг ялгаруулахгүй учраас байгаль орчинд хэлтэй гэсэн үг юм аа. Ус төрөгч нь хэмт бас чухал үүрэгтэй. Бидний мэддэг pH хэмжүүр буюу усан усмал дахь ус төрөгчийн ионыг хэмждэг үзүүлэлт нь тухайн усмал хэр хүчлэг эсвэл шүлтэг бодлохыг тодорхойлдог гол үзүүлэлт юм аа.